За, Кояу яв 2 дахь өдөр ирээд сайхан амраад юусоо бичлэгээ хийхгүй байна. Гэтэ ингээд боломжоор битээр бичлэгээ хий. Тэгээд гадаа амар халуун байна. Бүр oh my god. Тэгээд буудлынхаа урд ингээд ундалаад орж ийна. Намаа их юм байна. Нүгүнэг авчрах чах шиг байна. Нүгүнэг ер нь нарнаас хамгаалахгүй амар гавцтай байна. Аав бичлэгээрээ л гэт. Тимний угаарч тэр матаа мстэн ховцсон мондаг явж. Яач? Гайхаад хараад матааг норч байна. Аа. Хүйтүүсийн хаач тэр миний үг. Нүгүнэ. Ой тараа хөлөө хөдлөхөө явж. Ой, энэ даа хараад. What? Идэт байна. Ай, за. Аав тавьчих юу гэ. Вала. Але. Цирк үзүүлээд байгаа маш. Яач? Миний үг яа тэ. Оп. Өнөөдөр 2 дахь өдөр бид 3 өнөөдөр далаа дээр амарч байна. Урд манай буудлын байна. Тэгээд ингээд далаа дээр амарч байна. Паттай, будаатай хуурга, папая салат. Seafood salad. Баахан л хоол. Зя. Манай үсээ мемид зодон унтах гал нойромлоо олчир. Хараа. Чимэний. Яг битэр хоол ээлжиж идэхэр боллоо. Тэгэхгүй бол манай хүү зүгээр суухгүй юм. Хөдлөөд өнгөрөөд байна. Ийм гоё нүүдэл байна. Тайпад. Тэнд аягүй сонирхолтой. Шивэдэд ингээд тайпад мод тэгэхээр гом нэг бүдүүн байдаг байхгүй. Эндхэн гомгууд нь дандаа юм нарийнхан байгаад хайгуу сонирхолтой. Жигэн тайпад нарийнхан байсан баг та. Гэтэ амт нь аягүй гоо. Наа. Ийм нарийнхан. За тайпад араш 8. За жуун. Нөхөр. А? Хавь дээр юм. Кос хүүхдтэй осноос зүүн амар хурдан идэ. Гэс. За энэ будаа тур аяа гоёсэн би түр үзсэн. Энэ зүгээр крем бахтай. Будаа тур. Энэ аяа гоёсэн. Энэ 19. Тэр энийг папая сататтай хажууд бүр. Одоо энэ сатат би харуулъя. Энэ папая гэсэн. Энэ гоё. Нэг ч жоохон хатан байгаатай. Нэг хүүхдтэй хүмүүс аягүй явж байна. Гэхдээ ингээд нэг хүүхдтэй явж хат юу ингээд дадаа ирэг дээр амраад хөвчихсэн тэр мэн. Нэрш тийшээ явж юм үзнэ гэж байхгүй маань. За энэ болохоор seafood salad гэсэн.
Энэхийн шримпүүд нь амар том. Одоо жишээлбэл энэ шримп энэ жижиг шүү дээ. Тэгэхээр ийм том байгаа байхгүй. Нүүдэл салаад юм байна. Гой фреш байна. Энэ юу юм бодоо? Энэ октопус юм болов? Агүй энэ хараа. Яна ямар юу юм бэ? Октопусны гар юм шиг байна. Яа би ингэ бөөрөх мархад дотор муухай ороод ирэх байхгүй юу? Юу ч амтдаггүй зүгээр зажлуу штэ. За энэ seafood салаад нэг 10-аас 7 юм даа. Тэгвэл яг 7 амт. 7 амт ногоотой. Боломж 10-аас 7. Амар хасан байна. Би гоё энэ цэцгээ зүүж байгаа ярих байсан биш. Ийм цэцэг зүгээр модон дээр уугч идэг байл яах вэ? Ингээл гоё цэцэг зүгээр л гоё болчихж байгаа. За мэдээж тэгээд Гадстоунда Coke бол үнэхээр хэрэгтэй байна. Тэгвэл нэр үнэхээр амны цангаа тайлахгүй. Тэгээд айгуу хүмүүс ингээд манай үг хэдэн сартай ингээд 4 сартай ингээд ийм том юм уу гэх амар гайхаад байгаа. Тэгэхгүй манай өгтөж ирсэн өгтүүд нь байл хэзээ нэг нас үрсэн ингээд алхахдаг мэлдэг болсон. Айгуу гайхаад л юм. Яг дараачихсан десерттэй ам сууж үзүүлээ би таамагт. Тэгээд мэдээж манго стики rice авсан. Мангогийн шууд ингээд өгчдөг юм байна. Тэгээд дотроо юм rice coconut sauceтай. За эхлээд би будагийн намс үздэг байгаа. Будаа нь хэр стики, хэр гоё болох ёстой байна. Вау. Будаа бүр амар гоё юм. Яг сүтэ будаа шиг байна. Oh my god. Тэгээд манго юм уу? Вау. Энэ нөгөө бууз эзнээс гоё. Бүр Таиланд ирвэл нэрээр энийг идэх юм байна. Европт хийдэг манго стики райс нь шал худлаа юм байна. Тэг ягаад ч юм эндхийн мангонууд нь бүгдээр шар өнгөтэй юм бэ те. Ийм шар өнгөтэй мангонууд. Тэмүүд илүү болцсон, илүү жүүслэг, илүү гоё зөөлөн шууд амд ороод хайлаа. За одоо ингэж хоёулын юм. Мөн бүгд тасалтай. Вау. Би ерөөсө худлаар яас гараагүй шүү. Амар гоё. Вау. Би баг энэ ганцаар ийгээс. Манго стики райсыг заавал Таиланд идэх юм байна. Солиотой. За энэ төвд бүгдээ. За би нэг гол орчлоо. Тэгээ халуундаас аягүй хэм идэж чадахгүй маа. Зүгээр юм угаал ихтэй юм. Миний иймэрхүү хөнгөн юм идэхгүй. Түүнд юм бол эдэлтгүүн пицца, бургер бүр сонсохоор бүр амар хүн санагдав. Тэгээд бүр нэрээ одоо манай хүү шиг ийм 4 сартай хүүхдтэй бол ийм айланд руу ирэх дэмээ юм байна. Юу ч хийх юм олддгүй юм байна. Тэгээд ийш тийш явъя гэхээр такси дуудна эсвэл моцилог түрээсэлт юм байна. Моцилгийг бол мэдээж жоох хүүхдтэй бол үүддэггүй юм байна. Таксиг бүр амар үүд. Зүгээр нэг ганц жижигэн дэдгүр яваад ирэхээ ороод мянган бат гэт. Юу вэ? Нов гэж байгаа юм чи шууд. Тэгээ бид тэр ерөөсөө буудлах энэ ресторан жижиг дэдгүр руу гэж бодоод тэг хүүгээ амраа гэж бодоод тэгээд ийш тийшээ явсангүй маргааш нэг заваар явж магадгүй сайн мэдгүй байна. Өсрөө нэг 30 минут явж байдаг энэ хүүхдэд хүүхдтэй бол тэр нь илүү дээр тэгвэл тэр тийм дараа нэг аавтай яриад зогсов. 2 аав 2 хүүхэдтэй. Одоо шинэ тэр хүүхд ингээд алхахдаг, мөлгдөг байгаа байхгүй. Тэгсэн мэтлээ манай хүүхдээ чицсэн. Цаг одоо аавыг хоолыг нэдүүлээ. Миний реакшн дуслаа. За юу яцхан guys ингээд Пхукетээс Koh Yao Yai гэдэг нэртэй арал руу ирсэн байна. Пхукетэд байхдаа та хэдэд буудлаа аягүй сайн танилцуулж чадаагүй учраас энд яадаг ч гэсэн буудлаа нэг харуулчих гэж бодлоо те магадгүй ийшээ ирсэн байх юм бол бас нэг ийм буудлаа байгаа юм шиг мэдээд авах зүгээр штэ. За тэгээд энэ буудал нь болохоор Royal Yao Yai гэдэг нэртэй. Тэгээ Пхукетээс болвол нэг жоохон Mya
буудал байна. Гэхдээ яг хоо view бол үнэхээр гоё. За ийшгээ ингээд пүүл харагдаж байгаа юм. Тэгээд цаашаагаа болонгуудаа сайхан далай эрэг сайхан шууд харагдаж байгаа. За тэгээд битэр тусдаа ор авсан. Яагаад тэгэхээр би жоохон ханиадтай байгаад байгаа. Харамсалтай. Тийм болохоор би энэ талтаа унтаад цаана балкон талдаа нэг үнэ минж хоёр унтж байгаа. За тэгээд хөөрхөн энэ ийм ажиллаа хийж болох деск энтертэй, суудалтай, хөөрхөн хөрх. За тэгээд ерөнхийдөө Таиландд ийм буудал болгонд нэг ийм ус бол заавалчгүй байдгийм ээ. Тэгээд эдрийгээ үнгүү. За тэгээд нэг иймэрхүү хөөрхөө далай эрг мэрэг бас байна. Дугуй байгаач. За тэгээд манай view бол үнэхээр гоё байгаа. Одоо би та хэд харуулъя заяа. Одоо ийшээ гарч ирээд энэ ингээ хөөрхөн одоо жоох хүүхэд ирэх юм бол пүүл рүүгээ ороод тэгээд тэнчэнээс сайхан юм гулгадаг тийм гулгуур энтертэй. За тэгээд цаашаа гарах юм бол ингээ сайхан далаа малаа ингээ харагддаг. Энэ доор ингээ ресепшн байгаа. Ресепшнээсээ шууд гараал ердөөс буудал руугаа ороод ирсэн. За тэгээд өрөө маань нэг иймэрхүү байлаа. Room tour. Тэнцээ нэг бас нэг зураг байсан нэрээ. Харвас гараар зурсан зураг биш байна. За тэгээ яадаг ч байсан Ко Яо Яй гэдэг нэртэй ийм арал дээр бид гурав байрлсан байна. Тэгээ Ко Яо Яй дээр Royal Яо Яй гэдэг нэртэй ийм буудал дээр 3 хоног өчтөр өрөө нэг хонцсон. Одоо дахиад 2 хоног. Тэгээд бид хоёрын хувьд яг энэ арал дээр ирээд бол ердөөсөө таалагдсангүй. Одоо юу гэх юм үзэх одоо хийх юмнууд айгу багасч байна. Гэхдээ нэг гоё юм нь хүмүүс илүү бага болчихж байгаа. Тэр нь яг илүү одоо давуу тал болж байгаа гэх юм уу. Жохон тийм private нэг тийм гоё мэдрэмжийг авч байна. Тэгээ бусдаар бол бүх зүйл гайхамшигтай байна. Хоол унд бол битээр бас гүйлгэж мүлгэх юм бол өгсөн чи хоол ундаа айгу. Ер нь баг нэг цаг гармын зайтай л нэг смути уух юм хүйтэн өстэй кофе нэтэрээ уугаал яваад байна. Таиландд анх удаага ирж байгаа. Шин зүйлүүд их байна. Үйлчлэгээ үнэхээр таалагдж байна. Гоё байна. Тэнгисийн ирийг нэрээ Таиландын хаана бичсэн юм бол очны үзэх юмс. За нэг тиймэрхүү байдалтай байна да. Тэгээд үргэлжлүүлээд та хэдэд ерөөд юу хийж байгаагаа харуулад явна. Нас айгу цэвэрхэн юм байна. Энэ цаа ингээд нэг жижигхэн жараханууд явж байна. Мангар жижигхэн. Энэ юу вэ? Энэ арай нэг ямар нэг юмны л өндөг байна. Энэ хараач юм. Битээр тэр заваар явах гэж байгаад энэ заваар явах гэж байгаад болсоо. Нэг үнэ ядарч байх гэдэг болохоор шийдсэн. Хүмүүсээс тип өгд юм байна шүү дээ бэлэн мөнгөөр. Хоёлаа ер нь өглөө. Нэг үнэ Жүндөө яваад одоо наадл чинь тийм ээ нөхөө. Нэг газараа удаан баймаар байд. Дандаа ийшээ яваад байдаг. Зөндөө ийшээ яваа ядарсан юм нөхөө.
За манайх өнөөдөр Пхукет дээр байна. Айландаас бид өдөр ирчээ. Нэгүнэг унтуулчаа тэгээ гарч ирж байна. Тэгээд өнөөдөр ингэж гоё тайван сайхан хоол идээд гоё оройг тайван өнгөрөөчөөд маргааш аялалтаа буцаад гарна. Тэгвэл өнжиж явахгүй бол хүүхдтэй болохоор бас хүүхд ядарж гин, хүүхдийн бие тамир сүлдэж гин. Ер нь анхнаасаа л бид 7 хоног нэг газар бай гэсэн тэрүүгээрээ л байдаг байж туршлагаутсан байна. Гэхдээ одоо дараачуудаа мэдээд авлаа. За одоо нэг 70 эргээ ажил гоё хоолнд орох гээд байж гинэ. Тэгээ маргааш Паттайя явна. Паттайя явж 7 хоног. Тэгээд тэндээ 7 онцоод буцаад шивэд рүү явах байгаа. Тийм ээ минийх үү. Тэгээ нөгөө нэг AC тэгээ гадаа юм халуун бөхчин юм төр чи ингээд нийлчихээр амар хэцүү байна. Хүүхд ингээд халуун хүүтөө хоёр нийлээд тэгээд даарад хоолоо нүгдөөд нүсэн гоожоод жоохон сулдсан л явж ийн манай хөө. Гэтэл гоё юм аа. За одоо бит хоёр тэгээд хоолоо захиалчаад уулзъя. Яг сайн байцгаана үзэгчтэй. Тэгээд Mango Mind Таиландын Пхукет ирсэн байна. Тэгээд ирснээс хойш бол зөндөө влогны бичлэгүүд хийж байгаа. Гэхдээ хүүхдтэй аялах тал дээр бас бодмоор юм байна. Хүүхдтэй аялахад ер нь нэг газартаа 7 хоног байвал дээр юм байна. 2-3 хоногоор тэг ингээд ээлжлээд явах ер нь дими юм байна. Хүүхд айгүй ядарч гин, дээрэс нь замын явдалтаас ядарч гин. Дээрээс нь бөхчин байна. Тэгээд гадаа ингээ бөхчин байхаар буудал эсвэл дэлгүүр мэлгүүр орохоор айгүй тийм хүүтэн кондишнтэй тий. Тэнгүүд ингээд халуун хүүтээр холилдоод бас хүүхд хэлтгүү том хүмүүсийн хоолоо үздэг юм байна. Манай монголчууд мэдгэл ахaltaа ингээд Азаар аялаа сурцсан. Бид гурав ч болохоор ерөөс ингэж Азаар аялж үзэж байгаагүй. Хамгийн их таалагдж байгаа юм гэвэл энэ үйлчлэгээ айгүй соёлтой, айгүй инээмтгий тусархаг хүмүүс байна. Нөгөө тал нь гэвэл яг хуу тийм халуун үүдний харьцал айгүй хэцүү байна. Дээрээс нь хүүхдүүдтэй хүмүүс бол нэг газартаа удаан байх юм байна шүү. 2-3 хоног өнжөөл өөр газар руу шилжээд байхгүй юм байна. Битээр чи яг хуу одоо нөгөө нэг хүмүүсийн ирж байгаа юм чин гэж бодоод хэд хэдэн хот үзье гэж бодсон боловч яг ингээд 5-6 хоногийн дараа хүүхдээ анзаарсан ч айгүй ядарсан ингээд урд нь ийм рутинтэй унтаж амардаг байсан хүүхд чинь өдрийнхөө нойрыг сайн авч чадахгүй тийм ингээд байхаар бас биеийн сүлдаа дархлаа нь буугаад ханиалгаж эхлээд усан гоожоод хэцүү байдаг юм байна. Тэрийг харахаар үнэхээр ингээд хэцүү ингээд бараг аялаад байгаа мó эсвэл хүүхдээ зовоогоод байгаа мó гэхээр ингээд өөрийгөө буруутгаж эхлэх юм байна. Гэтэ яг ихний хэдэн хоног би тийм айгүй сайхан аяллаа. Одоо яг 12 сарын нэг аяллаа сизон эхэлсэн. Тэгээ дээрэс нь юмны өнүүд айгүй ихсэн байна гэж юм. Мэдээж тэгээ жуулчд ихсэх одоо энэ сизонд газрууд бол юмны хүнийг бол нэмхэн ойлгомжтой байх. Гэхдээ ингээд зарим үнэтэй газрууд нь үнэтэй, гайвуу газрууд гайвуу байт юм байна. Ер нь. Тэгээд бас хүүхдүүдтэй хүмүүст хэлэхэд Айланд янз бүрийн арал руу бол явуулдаг юм байна. Би тэд явж үзсэн. Тэгээд манай хоол ирж байна. Yes. Би тэд явж үзсэн. Бажгүй байсан гэхдээ бас юу вэ? Хийх юм олддог юм байна. Тэгээд дээрэс нь улам бөхчин байдаг юм байна. Тийм болохоор ийм хоттойгоо ойрхон, юмтайгаа ойрхон ийм далайн хотууд нь хамаагүй гоё юм байна. Бас гоё салхитай юм байна. Тэгээд тэрийг хэлчихсэн юм аа. Тэгээд влог өргөжлөд үзээрэй. Үлдрийн хоол ирсэн байна. Одоо битээр энд ирснээс хойш Папайя салаад бүр орчоод байгаа. Тэгээд нэг паста явсан байна.
Өнөөдөр буцаад Бангкок явна. Одоо 3 хагасаас нисгээд хүлээж байна. За тэгээ Пхукетийн аэропорт нэг иймэрхүү байна. Тэр үлсч өглөө. Бай юм айтлах. Гэтэ идэх аюугаа юм шарсан дахиа байна. Энэ шарсан дахиаг намсч үзье гэж бодлоо. За тэгээд сайхан голлоорой.